Сайн байна уу? Ундраа байна. Монгол гэр сургалт группийн админ. Одоо би хаана байгаа гэхээр Америкийн нэгдсэн улсын Philadelphia хотод Glenn Domini үүсгэн байгуулсан The Institute for the Achievement of Human Potential Institute-ийн How to Multiply Your Baby's Intelligence гэсэн курс одоо хоёр шаттай байдаг. Тэгээд төгсөх буюу graduate course ирэн суралцж байна. За тэгээд маш их мэдээлэл авч байгаа болохоор бас амар ядарсан байна. Гэхдээ би өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ та нартай хуваалцъя гэд хэдий ядарсан ч гэсэн яг хичээлийн дараа ядарсан ч гэсэн нэг цохон видео лайв хий гэж бодлоо. За энэ болохоор зэрэг би яг юуны талаар хуваалцах гэж байна гэхээр зэрэгэнд зөвхөн How to Multiply Baby's Intelligence гэдгээс гадна What to do with your brain injured children буюу тархины одоо гэмтэл авсан тархины гэмтэлтэй хүүхдүүдэд хүүхдүүдтэйгээ хэрхэн гэрийн нөхцөлд ажиллах вэ гэдэг талаар сургалт явагддаг. Тэгээд таны хүүхд хөргөжлийн бэрхшээлтэй үеийнхнээс ямар нэгэн байдлаар хоцорсон байх юм бол энэ сургалтанд хамгийн түрүүнд What to do with your brain injured children гэдэг ном байдаг. Тэр номыг авч уншаарай. Тэр ном уншихад болохоор нэг айхтар тийм өндөр шатны англи хэлний мэдлэг байхгүй маш энгийн үгээр бичигдсэн болохоор зүгээр бага зэргийн англи хэлтэй хүн байхад бол үгийн толичгоос харж агаад ойлгоод унших боломжтой. Тэгээ бүр боломжтой болвол энд сургалтын дээр сураарай. За яагаад энд би сургалтын дээр сурах хэрэгтэй вэ гэхээр зэрэг энэ болохоор зэрэг миний өмнө энэ одоо ингээд ер нь бол байнга ингээд репорт энэ сэтгүүл хийвэлдэг. За сэтгүүл дээр ямар репорт байна гэхээр за энэ одоо энэ чинь одоо бараг хагас 100 жил буюу 50 70 жилийн институт маань оршин тохинж мөн энэ тархины гэмтэлтэй хүүхдүүдэд зөвлөн тусалж ирсээр явж байгаа. Тэгээд одоо хараагүй хүүхэд хараа ордог, сонсголгүй хүүхэд сонсгол ордог. За тэгээд ийм олон гайхамшигтай зүйл энд болдгийм байна. За нэгдүгээр талаараа зэрэг за энэ нөгөө нэг хараагүй хүүхэд. За хараагүй хүүхэд болохоор зэрэг 411 хүүхэд хараагүй ирсэн юм байна. За 411-ээс 83% нь хараа орсон. За 83% нь буюу 345 хүүхэд нь анх удаа юм хардаг болсон байна. За тэгээд энэ дундаа 293 хүүхэд нь уншиж сурсан байна. Уншиж чаддаг болсон байна. Энэ болохоор зэрэг 8 сартаагаас 22 настай хүүхдүүд ийм амжилт үзүүлсэн юм байна. Тэгээд за яагаад энэ одоо хараагүй хүүхэд хараа орж байгаа юм бэ гэхээр зэрэг тархин гэмтсэн хүүхдийн нүд нь бол зүгээр байд юм байна. Асуудал нь болохоор зэрэг нүдэнд нь биш тархинд нь байдаг. Тэгэхээр тархийг хөгжүүлснээрээ юм харах боломжтой болт юм байна. За хоёрдугаарт нь болохоор зэрэг сонсголгүй хүүхэд сонсгол орсон гэж. За энэ болохоор 170 тийм дүлгийн хүүхэд ирсэн байна. За энэс 144 хүүхэд нь буюу 84% нь анх удаа юм сонссон байна. За энэ болохоор зэрэг 8 сартай хүүхдээс 22 настай хүүхдүүд байсан байна. За тэгээ ойлгох чадвар гэж аа. За энд одоо юм ойлгох чадвараа алдсан 1484 хүүхэд ирснээс 88% нь буюу 1309 хүүхэд юмыг ойлгох чадвартай болсон байна. За энэ болохоор зэрэг юм ойлгох чадвартай гэдэг нь 3 настай хүүхдийн ойлгож хийж чаддаг бүх юмыг хийж чадна гэж яад юм байна. Ойлгож болох юм байна. 3 настай хүүхдийнх. За энэ болохоор зэрэг 15 сартаагаас 32 настай хүн ингэж хөгжүүлснээрээ ингэж юм ойлгох чадвартай болж байна. За crawling гэж байна. Crawling гэхээр юугаараа хевлээрээ мөлхөх. За энд болохоор зэрэг 1260
63 хүүхэд ерөөсө хэвлэрээ мөлхөх чадваргүй хүүхдүүд ирснээс 39% нь мөлхөж чаддаг болсон байна. Анх удаа мөлхсөн гэдэг. Тэр нь болохоор 501 хүүхэд. За энэ болохоор зэрэг маш хэцүүлтэй авахт ерөөсө хөдөлж чаддаггүй хүүхдийг бас ингэж хөдлөгдөг болно. Гэхдээ 39% шанс байна. Энэ дээр бас эцэг эхчүүдийн хамгийн гол нь тасралтгүй одоо ихтгэл үнэмшил хүүхдтэй үр дүн гарна гэсэн олон жилийн хөдөлмөр байдаг шүү. За creeping гэдэг нь болохоор зэрэг хөл гар дээр өвдөг тохон дээр өвдөг гарн дээр мөлхнө гэсэн үг. За ингэж чаддгүй 607 хүүхэд ирсний 65% нь буюу 397 хүүхэд анх удаа мөлхсөн байна. За энэ болохоор зэрэг 7-оос 21 настай хүүхдийн хооронд байна. За тэгээд явж чаддгүй хүүхдүүд анх удаа хөлд орсон байна. За энэ болохоор 641 хүүхэд байснаас 53% нь буюу 345 хүүхэд нь бусдын ямар ч тусламжгүйгээр алхаж чаддаг болсон. За гүйдэг. За алхах гүүх хоёр ямар ялгаатай вэ гэхээр зэрэг хүүхэд одоо ингэж яг ямар нэгэн байдлаар биеэ ингэж аваад алхаж болно. Гүүн гэдэг нь хоёр хөл хоёулаа газраас хөндийрхийг гүүн гэдэг. Хүүхдээ бид нар яг 100% газраас салдаг хөндийрдэг гэсэн үг. За ингэж гүйж чаддаггүй 766 хүүхэд ирснээс 50% нь буюу 389 хүүхэд нь анх удаага гүйж чаддаг болсон байна. За энэ болохоор 30 сартаагаас 25 настай хүүхдийн хооронд одоо болсон үзүүлсэн амжилт юм байна. За одоо унших. За энэ болохоор зэрэг 1875 хүүхэд ерөөсөө унших боломжгүй байснаас 96% нь буюу 1817 хүүхдүүд анх удаа уншиж сурсан байна. Ярих сурах хэлд ороог одоо тэрхний бас гэмтлээс болоод ярьж чадахгүй хүүхэд байдаг. Тэр нь болохоор 1538 хүүхэд ерөөсөө ярьж чаддаггүй байсан байна. Энэ студиуд ирснээр. Үүний 42% нь анх удаа ярьсан. Энэ 650 хүүхэд одоо анх удаа ярьсан байна. Хэлд орсон байна. Энэ болохоор 16 сартаагаас 21 сартай хүүхдүүдийн хооронд юм байна. За бичих чадвар. За бичих чадвар бас их төвөгтэй юм байна л да. Одоо мэдээж тархины чинь маш олон юу байгаа те ялангуяа ямар хүүхдүүд сайн бичиж чаддгүй лээ. Нөгөө нэг тархины хүчил төрөгчийн дутагдaltaй одоо саажилттай тийм хүүхдүүд чинь бичих чадвар маш хүнд байдаг. Гэхдээ энийг болохоор зэрэг нөгөө нэг тэр хүүхдүүд чинь нөгөө нэг компьютер дээр товчцороор бол бичиж чадаад идэг. Тархин зүг зүгээр ажилдаг. Хамгийн гол нөгөө хөдөлгөөн хийж чаддаггүй. 830 хүүхэд ирснээс 24% нь болохоор гараараа бичдэг болсон байна. Энэ болохоор зэрэг 206 хүүхэд одоо бичихэд нь тусалсан байна гэсэн 830 хүүхдээс. За эрүүл мэндийн байдал гэж байна. За эрүүл мэндийн байдал энэ болохоор зэрэг маш өвчтөе 1865 хүүхэд ирснээс 28% нь буюу 533 хүүхэд нь болохоор ив эрүүл болсон гэж байна. Тэгээ 22 хүүхэд нь биендээ ямар ч өвчин мэдрэхээ болсон гэж байна. За тэгээд бас түүнээс гадна нэг хордлого тайлах бас эмчилгээ хийдтiin байна. Эмчилгээ энд болохоор зэрэг 796 хүүхэд хорцсон ирсэн байна. Түүнээс 64% нь буюу 510 хүүхэд нь амжилттайгаар ямар ч тийм одоо юунаас янз бүрийн эмийн болон янз бүрийн байдлаар хорцсноос юу чадсан амжилттайгаар салж чадсан байна. За энэ болохоор зэрэг 10 настайгаас 10 сартаагаас 33 настай хүний хооронд болсон байна. За тэгээд үлдсэн 286 хүүхдийн 39 за бэнийс ойлгохгүй юм. За
За тэгээд өөр олон хөтөлбөрүүд байдаг юм байна. За тэгэхээр зэрэг за бид нар болохоор зэрэг ингээд хараа орж ийн, тэ сонсгол орж ийн, мөлхтөг явдаг болж ийн гэдэг чинь эдгээр чинь одоо хүүхэд харж чадахгүй байгаанд нүдэндээ биш сонсож чадахгүй байгаа нь чихэндээ биш чихний үйл ажиллагаа нүдний үйл ажиллагаа хэвийн байдаг гол нь тархинд гэмтсэн болохоор зэрэг тэр тархинасаа болоод хүүхдүүд одоо хөдлөх чадваргүй, ярих чадваргүй, явах чадваргүй байдгийн байна. Тэгэхээр бид нар энийг эцэг эхчүүд хамгийн эхлээд бид нар зөв ойлгох хэрэгтэй юм байна. Яагаад хүүхд чинь харахгүй байгаа, яагаад сонсохгүй байгаа гэдгийг эхлээд зөв ойлгоод тэгээд одоо жишээлбэл одоо энэ одоо тархин гэмтсэн хүүхдийг одоо им өгөөд одоо эмчилгээ хийгээд хардаг болно. Одоо им тархин одоо юу яа имээр эмчилнэ гэж бол байхгүй юм байна. Хамгийн гол нь болохоор зэрэг дасгал сургуулалт хийснээрээ одоо тэрийг өдөөж өгснөөр харах одоо хараагийг хөгжүүлж өгснөөрөө тэр тархины тэр нэмгэн байгаа тэр судсыг одоо ингэж сайн ажилуулж өгснөөрөө харах чадвартай болдог. Сонсох нь мөн адилхан гэдэг тархийг л хөгжүүлж өгснөөрөө сонсдог болдог. Одоо энэ ярихыг бас л хөгжүүлж өгснөөрөө ярьдаг болдог. Тэгээд бас хөдлөх, явах, тэнцвэрээ олох гэдэгт айгүй олон зүйл байдаг. За энэчнээс би хамгийн чухал дүгнэлтийг хэлье. Мөлхөх. Энд мөлхөх ерөөсөө алгасч болохгүй хамгийн чухал үе шат юм байна. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ мөлхүүлээрээ хүүхд чинь хүлд орох гээд айгүй эрт хүлд ороод одоо юм түшээд яваад байх юм бол тэр юм түшээд байгаа тэр орыг нь одоо тэр юм түшээд байгаа ширээ сандлыг нь холдуулаад хүүхдийг мөлхөх боломж олгоорой гэсэн зөвлөгөө өгж байна. Яагаад мөлхүүлэх гээд байгаа юм бэ гэхээр мөлхөх харааны үйл ажиллагаанд мундаг сайн байд юм байна. Харааг сайн хөгжүүлснээр унших чадвартай болно. Хараа ч маш олон одоо бидний төсөөлөгөөр хараанд харахад бол айгүй олон хүний нүд бол гайхамшигтай маш олон үйл явцыг нэг дор маш хурдтай хийж чаддаг. Болохоор харааг бол маш сайн хөгжүүлэх хэрэгтэй мэн. Харааг яаж хөгжүүлэх вэ гэсэн ерөөсөө харааг хөгжүүлэхэд бидний бодсоор одоо ингээл нөгөө нэг баруун зүүн дээшээ доошоо ингээд харж булчингаа хөгжүүлнэ гэж бодож ивэл үгүй мөлхөж хөгжүүлдэг юм байна. За тэгэхээр мөлхөхийг ерөөсөө мөлхөх. Тэгээд бүх юмны одоо ингээд хөдөлгөөн байна, унших байна, тоо байна. Эдгээр чинь бүгдээрээ одоо нөгөө харах юугаар дамждаг учраас мөлхөх энэтэй холбоотой юм биш үү. Тийм учраас хүүхдээ бити ялангуяа юм төшүүлж явуулаарай. Бити хүлд оруулагч хэрэглээрээ мөлхүүлээрээ. Биний хамгийн гол урайлж одоо захиж байгаа юм бол эрүүл хүүхдч бай, brain injured kids ч бай мөлхүүлээрээ, айгуу сайн мөлхүүлээрээ өдөрт баг хичнээн майл мөлхүүл гэсэн байл айгуу хол мөлхүүлэх юм байна. Эрүүл хүүхдээ ч гэсэн сайн мөлхүүлвэл бусад чадвар тархин хөгжих юм байна шүү. Тэгээ түүнээс гадна мөлхүүлснээрээ хүүхдийн одоо ой санамж, ой ухаан юмыг чийжлэх чадвар нь бас сайжирдээ шүү. Тийм болохоор биднэрт тэр боломжийг нь хүүхдэд тэр хөгжих боломжийг нь олгоорой гэж эцэг эхчүүдтэй хэлье. За баярлалаа.